За, сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь өнөөдөр монгол хэлний хичээлийн анхааруулах өгүүлбэр хичээлийн баттгал хичээл орноо. Хичээлийн анхааралтай үзээд багшийгаа дагаад бичиж тэмдэглээд яваарай хүүхдүүд ээ. За, энэ юу вэ хүүхдүүд ээ? Хэлээрээ. Мэдээж туулаа байна. За, энэ юу вэ? Та нарын маш сайн мэдих хүүхэлдэйн хоёр баатар байна. За, тэгвэл энэ хоёр хүүхэлдэйн баатар маань хоорондоо юу гэж ярилцсныг бүгдээрээ хамтраад уншийе. За туулаа минь хурдан явна шүү гэж нөгөө чон туулаад хандаад хэлсэн байна. За дараа нь. Үгүй чи явж байна уу? Үгүй юу гэж туулагаасаа дахин лавшруулан асуусан байна. Чон. За чон туулаад хандаж туулаа чи яваач ээ гэж хэлж гинэ. За тэгвэл үүнээс харахад сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж анхааруулж хэлсэн өгүүлбэрийг анхааруулах өгүүлбэр гэнэ. Анхааруулах өгүүлбэрийн ард анхаарлын тэмдэг тавина. За багштайгаа хамтраад эхийг уншийе. Хүүхдүүдэд дагаад уншаарай. Бүргэд сарсан багваахай 2. За эхийг уншихдаа маш сайн ажиглаж уншив шүү хүүхдүүдээ. Бүргэд сарсан багваахайтай уулзаад чи нисэж чадах уу гэхэд шөнөл нисдэг, өдөр нисдэггүй гэв. Өдөр нисмээр санагддаг уу гэхэд санагддаг гэв. Тэгвэл нуруунд дээр минь суу гэв. Чамд нисхийг зааж өгье гэхэд сарсан багваахай бүргэдийн нуруунд дээр суужээ. Бүргэд түүнийг хараад өндөрт хөөрөв. За сарсан багваахай яагаад шөнө нисдэг, өдөр нисдэггүй юм болоо хүүхдүүдээ? Та нар юу гэж бодож байна? Ээж аваасаа асуугаарай хүүхдүүдээ. За энэ ихээс маань энэ ихээсээ чи нисэж чадах уу гэдэг энд ямар тэмдэг байх вэ хүүхдүүдээ? Чадах уу гэд асууж байгаа учраас энд юу тэмдэг, ямар тэмдэг байх нь вэ? Асуултын тэмдэг. За сайн байна, дараагийн өгүүлбэр явъя. Өдөр нисмээр санагддаг уу гэхээр ямар тэмдэг тавих болоо? Асуух тавих уу, анхааруулах тавих уу, цэг тавих уу? Мэдээж анхаарлын тэмдэг тавина. За дараагийн өгүүлбэр. Тэгвэл нуруунд дээр минь суу гэв. Ямар тэмдэг тавих болоо хүүхдүүдээ? Хэлээрээ. Маш сайн байна. Баяр хүргэе. Тэгвэл цэг тавих нэ. Захирах өгүүлбэр байгаа учраас цэг тавих нь. За дараагийн өгүүлбэр. Чамд нисхийг зааж өгье гэсэн энэ өгүүлбэрийн ард ямар тэмдэг тавих вэ? Асуух тэмдэг, анхааруулах тэмдэг, цэг 3-ын алиг тавих уу хүүхдүүдээ? Маш сайн. Баяр хүргэе. Мэдээж анхаарлын тэмдэг тавина шүү дээ. За ингээд одоо цаашаа үргэлжлүүлье. За дээр хийхэд байгаа анхааруулах өгүүлбэрийг хувирган бичнэ. За чамд нисхийг зааж өгье гэсэн энэ өгүүлбэрийг захирах болон асуух өгүүлбэр рүү хувиргаад бичнэ. Хувиргаж бичихтэй хүүхдүүдээ нэг юмыг маш сайн анхаарах хэрэгтэй. Тухайн энэ өгөгдсөн өгүүлбэрийн утга санааг нь алдагдуулахгүйгээр дараагийнх руугаа хувиргаж бичнэ гэсэн үг. За тэгвэл багшийнхаа дараагийн хувиргасан өгүүлбэрийг харъя. Чамд нисхийг зааж өгөөч гэд захирах өгүүлбэр болсон байна. Анх өгөгдсөн өгүүлбэрийн маань утга санаа нь алдагдахгүйгээр ингээд хувиргаж бичих нь байна. За дараагийн өгүүлбэрийг харъя. Чамд нисхийг зааж өгөх үү гэсэн өгүүлбэр маань асуух өгүүлбэр болсон байна. Тэгвэл мөн л адилхан анх өгөгдсөн өгүүлбэрийн утга санаа нь алдагдахгүйгээр өгүүлбэрийг хувиргаж бичих ёстой байгаа гэдгийг анхаараарай хүүхдүүдээ. Сал руу оръё хүүхдүүдээ. Өгүүлбэрийг гүйцээгээрэй. За ингээд 4 үгнээс бүтсэн. Энэ бол өгүүлбэр бүтээх загвар байдаг шүү дээ. За ингээд 1 үг, 2 үг,
3, 4 үгнээс бүтсэн анхааруулах өгүүлбэр бүгдээрээ зохиох нь байна. За зохиогоод хэлвэл сайн байна. Хүүхдүүдээ багшаасаа төрүүлжил явбал сайн шүү. За тэгвэл багш нь юу гэж зохиосныг харъя бүгдээрээ. Чи хурдан хичээлдээ яваарай гэд 4 үгнээс бүтсэн анхааруулах өгүүлбэр боллоо. За дараагийн өгүүлбэрийн загварыг харъя. За хэдэн өгүүлбэрээс бүтсэн байна хүүхдүүдээ? Оо сайн байна. Баяр хүргэе. Тэгвэл 1, 2, 3, 4, 5 үгнээс бүтсэн асуух өгүүлбэр зохиох нэ. За зохиогоороо хүүхдүүдээ. За багшийн зохиосны бүгдээрээ хамт харъя. Миний найзыг хэн гэдэг вэ? Гэт 5 үгнээс бүтсэн асуух өгүүлбэр зохиолоо. За дараагийн өгүүлбэрийн загварыг харъя. 1 өгүүлбэр, 2 өгүүлбэр, 3 өгүүлбэр, 4 өгүүлбэр, 5 үгнээс бүтсэн өгүүлбэр зохиох нэ. За тэгвэл багшийн зохиосныг харъя. Хичээл номдоо амжилттай сайн шанд гэд захирах өгүүлбэр зохиолоо. За дараагийн дасгал руугаа оръё. Өгүүлбэрийн эцэст тохирох тэмдгийг тавиарай. За өгүүлбэрээ уншъя. А. Тариа тарихын тулд газраа юугаар хагалдаг вэ? За Б дахь өгүүлбэр. Чон агнавал аюултай шүү. За В дахь өгүүлбэр. Доржоо хурдан гараад ирээч гэсэн ийм 3 өгүүлбэрийн төгсгөлд ямар тэмдгийг тавих вэ? За багшаасаа төрүүлээ хийгээ явбал маш сайн байна. За мэдээж асууж байгаа өгүүлбэрт асуултын тэмдэг тавина. Анхааруулж байгаа өгүүлбэр учраас анхаарлын тэмдэг тавина. Захирж байгаа учраас захирах өгүүлбэрийн арталт цэг тавьдаг байх нэ. За эдгээр 3 өгүүлбэрийг бүгдээрээ харъя. Та хизээ ирэх вэ? Чи хичээлээс хоцроо зай. Чи манайд хурдан ир гэсэн энэ 3 өгүүлбэрийг холбоё бүгдээрээ. Захирах өгүүлбэр, асуух өгүүлбэр, анхааруулах өгүүлбэр гэд 3 өгүүлбэрийг холбоё. За эхний өгүүлбэр та хизээ ирэх вэ гэдэг маань ямар өгүүлбэр ах нь? Мэдээж асуух өгүүлбэр ах нь. За дараагийн өгүүлбэр чи хичээлээс хоцроо зай. Анхааруулах өгүүлбэр ах нь. За дараагийн өгүүлбэр нь чи манайд хурдан ир гэж тушаад захирж байгаа учраас захирах өгүүлбэр боллоо. За ингээ хүүхдүүдээ багш нь 2 даалгавар өгсөн байгаа. Энэ 2 даалгаврыг хийгээд ангийнхан групптэй байршуулаад гэрээсээ гаралгүй дархлаагаа сайн дэмжээрэй хүүхдүүдээ. Хичээлийн анхааралтай үзэж тэмдэглэж авсан хүүхдүүдээ багш нь баярлалаа. Баяртай.